Мал амтны шүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян Өндөр сумын засаг даргын тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн газар, мэрэгжлийн хэлтийн газар, Жаргалан сумын засаг даргын тамгын газар, цагдаагийн тасаг гэх мэт мэрэгжлийн байгууллагууд хамтарсан ажлын хэсэг энэ сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжир Жаргалан сумын постон дээр шалгалтын ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээд 23-ны өдөр Баян Өндөр сумын засаг даргын тамгын газраас ажиллаж 110 гаруй машинд үзлэг хийжээ. Шалгалтаар 3 машин гарал үүслийн бичиггүй мах тавирлсан зөрчил илэрсэн байна. Мал амтны халдвар шүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын өдөр тэмцээний дагуу Жаргалан сумын бооцонд 12 сарын 23-ны өдөр ажиллан 114 машин цагдаагийн үзлэг хийж, мах бүтээгдэхүүн тээвэрлж явсан 23 машинд үзлэг хийхэд 3 зөрчил илэрсэн байна. Энэ зөрчил нь бол гарал үүсэл байхгүй байсан байна. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар ил задаа худалдаа ус мах сүү зарж борлуулж буй иргэдэд цагдаагийн газрын хамтаар мэдээлэл заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн түүнчлэн энэ сарын 7-оос эхэлсэн мал тооллогын ажил дуусч нэгдсэн тоо гарсан байна. 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхэлсэн мал тэжээвэр амтны хашаа удгийн жилийн эцсийн тооллого бол Баян Өндөр сумын хэмжээнд 7 чиглэлд төвийн 14 богт малын тооллогын ажил амжилттай явагдаж тоолгын дүн гарсан байна. Тоолгын дүнгээр бол Баян Өндөр сум 53475 толгой мал тоологдсон. 8 төрлийн 1228 тэжээвэр амт нь тоологдсон байна. Энийг 17 оноотой харьцуулж үзэх юм бол Баян Өндөр сумын мал 0.59-оор 9% өссөн үзүүлэлтээр гарсан байна. Жаргалан сумд 60,870 гаруй толгой мал, 5 төрлийн 450 гаруй тэжээвэр амтад урьдчилсан байдлаар тоологдсон байна. Тиймээс аймгийн хэмжээнд нэгдсэн дүн одоогоор гараагүй юм а. Харин улсын хэмжээнд энэ сарын 27-ны өдөр нийт малын тоог гаргана.